Нөгөө юу ч аа угар хязгаарлалт ч юм. Угар хязгаарлалт ч нэг. Тэр одоо Монголч авдаг. Хаана ч авдаг. Тэр чинь оросоц. Котигээ. Энэ хойш төгсөж байна. Энэ тайп юм болчихгоо. Котигээс тийм дооны зэрэг шүү дээ. Дооны зэрэгээс гэсэн. Нөгөө зүгт хэрэгтэй. Ini hilsna авчихсан. Hilsna аваад. Тэгээд нэг хаанд дэлгэснээр өгч төрсөв. Энэ дэлгэж яасан юм? Яс юу ч нөгөө дуурай зах нөгөө одоо юу явах вэ? Схема. Подсохчена. Одоо дөрөв. Зараз. Дэлгэсэн зурснаас ганцхан за. Энийг нөгөө дугаарыг зодлож юм чинь. Энэ нэг өвч юу шүү дээ. Тэгвэл ногоонууд нь явна суураа. Энэ ч бол том үлдээ тий. Юу гэсэн юм Нүгт нь. Тэг. Хой үлэн цагаа үлэн хоёр сандаа ячаад тэгээд санд асуудал болчих. Маш сэтгэл. Асаас нь. За манай хурдлаа. Өгнө өгнөрөө өвлийн бүсгүй зүүн бүсгүй гэсэн. Өвлийн бүсгүй зүүн бүсгүй. Энэ ч юм бид нөгөө юу ааш. Захуудыг хаагаад чөлөөтэй. Өвлийн хангалт ноонхон хэвээ явна.
하나도 잘라 다시 보내. 넣었어. 자. тэрийг авсаач. За асаалга тахи. Тэгээд эхэлчихье. За. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай нийслэлийн одоо бүтээн байгуулалт болон дэд үтсийн сугам сүлжээний одоо өргөдгөл шинжилэл засварын ажилтай холбогдуулаад тодорхой хэмжээгээр замын одоо ачаалал хөндрөн. За энэ хүрээндээ бид нар бас дугаарын хязгаартыг хэрхэн яаж хийх вэ? За цаашлаад бид нар одоо нийс Улаанбаатар хотод төвчрлийг бууруулах ямар арга замууд одоо авч ажиллах талаар өнөөдөр та бүхэндээ товч мэдээлэл хий гэж шийдсэн. За өнөөдөр манай хэвлэлийн одоо энэ мэдээлэл хуралд за манай нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Од Баяр, за нийслэлийн авцамын хөгжлийн газрын урлагч дарга Индра, за манай нийслэлийн замын цагдаагийн одны хөдөлгөөн зохицуулалтын хэлцээний дарга Хурандаа Батулд за мөн одоо миний бие хүрэлцэн ирсэн байна. За нийслэл Улаанбаатар хотод 4 сарын одоо 15-наас эхлээд 10 дугаар сарын 1-ний хүртэл дэд үтсийн одоо бүтээн байгуулалтын ажлууд бол өрнө. Энэ бол ганцхан одоо замын цагдаагийн гүүрэн гарц, за зүүн дөрвөн замын одоо хоёр төвчний огцлол бүхий давхар гүүрэн гарцуудтай хоёрын ажилтай холбоотой бол биш. Дулааны шугам, цэвэр усны шугам, за мөн одоо энэ 40 мянган орчимд одоо цэвэр усны шугам бол 60-аас 70 жил одоо насжилттай ийм ширмэн одоо шугамуудыг Австрийн одоо шинэ технологиор доторлох PVC-гээр доторлох энэ одоо ажлууд одоо эхэлж байгаа. За үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод нэлээд одоо олон авто замын ажлууд бас хийгдэн. За үүнтэй холбоотойгоор зарим замууд бас хэсэгчлэн одоо хаагдах юм хуваарьтай байгаа. Өчигдөр нийслэлийн сэтгэргийн зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулах, барилга, дэд үтсийн байгууламжийн нэгдсэн хуваарийг одоо сонсож ингэж баталсан байгаа. За үүнтэй холбоотойгоор манай нийслэлийн авто замын хөгжлийн газрын урлагч дарга Индра дарга, за замын цагдаагийн гүүрэн гарцын одоо холбогдуулаад нийт одоо 8 газар одоо төр зам гарах ёстой. Үүнтэй холбоотой мэдээллийг та бүхэнд өгнө. За. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За одоо та бүгд мэдж байгаа замын цагдаагийн баруун урд уулзрын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ 2.5 жилийн хугацаанд бид нар хийж гүйцэтгэх ёстой байсан. За энийг бид нар аль болох энэ хөдөлгөөн зохион байгуулалт зарим зам хэсэг уулзрууд хаагдах учраас энийг бид нар график хугацаагаа гүйцэтгэж ерөнхий компанитайгаа харилцан тохиролцоод техник хэрэгсэл болон хүн хүчийг нэмүүлээд жил 6 сарын дотор бид нар хийж гүйцэтгэхэд одоо бэлэн болцсон барилгын бүх бэлтгэл ажил бол бэлтгэсэн. 4 сарын 15-аас ахуулаад 10 сарын 30 гэхэд бид нар уг гүүрийн бүтээн байгуулалтын ажлын улс хуурны ажил буюу толгуур баг нь дам нурууны ажил бол бүрэн хийгдээд дуусахаар бид нар гаргацсан байж байгаа. За уг гүүрийн бүтээн байгуулалтын ажил бол ерөнхийдөө нийтдээ 96 том толгуур багнууд байж байгаа. Нийтдээ 470 м урттай 3 ABC гэсэн 3 том рамптай ийм том гүүрийн бүтээн байгуулалт байж. За уг гүүрийн бүтээн байгуулалтын ач холбогдол нь бол маш их ач холбогдолтой гүүр байж байгаа. Та бүхэн мэднэ одоо төмөр замтай авцам маань нэг төвшөнд тогтолцоод уг уулзур маань одоо зүүн тишээгээ Нарантуулын уулзур хүртэл баруун тишээгээ Инх тайвны гүүр хүртэл урагшаага Хом плаза буюу Хом плазагаас урагшаага төвжирдэг.
хоошоо гадаад хэргийн хаан хүртэл энэ автомашины хөдөлгөөн бол төвжирдэг байсан. Энэ төвжирэл маань энэ гүүрийн бүтээн байгуулалт хийснээр огт байхгүй болно. Уулзуур дээр байж байгаа 2 гэрлэн дохионы фаз хасагдаад явхаар нарны замны хөдөлгөөн маань нэвт одоо ямар нэгэн одоо гэрлэн дохио явгууны гарц дээр зогсохгүйгээр хөдөлгөөн нь нэвтрээд явчих юм. За төмөр зам маань төмөр замаар өдөртөө 40 галт тэрэг зорчдог. 40 галт тэрэг зорчдохыг болохоор зорчих тоолондоо автомашины одоо хөдөлгөөн хязгаарлагдаад бүх уулзуурлуугаа одоо энэ төвжирэл маань үүсдэг байж байгаа. Дээрээс нь автомашинтай мөргөлдөг осол аваар бол маш их гардаг. Энэ асуудал бүрэн шийдэгдээд явчихна. За энэ бүтээн байгуулалттай холбоотой бид нар хөдөлгөөн зохион байгуулалтыг бол мэргэжлийн байгууллагуудаа одоо баярхуу дараагаар ахлуулсан төвжирлэг бууруулах ажлын хэсэг дээр мэргэжлийн байгууллагуудын баг бүрдсэн. Энэ багаасаа бид нар хэд хэдэн концепцуудыг гаргаж тавиад ямар ч байсан тэрийн гүүрийн бүтээн байгуулалт эхлэлтэй холбоотой бид нар урд оршин сууж байгаа одоо Дүнжин гар орол, Оддын хотгон, Баян Монгол орол гэх мэт хорооллын хөдөлгөөнийг бид нар таслахгүйгээр хийхээр зохион байгуулсан байж байгаа. За энэ дээр бол бид нар 7 байршлуудыг бид нар ерөнхийдөө авцамыг бид нар шинээр одоо хийж орц гарцыг нэмэгдүүлэх туслах гудам замууд, холбоос замуудыг бид нар нэмж хийхээр одоо төлөвлөсөн байж байгаа. Энэ маань одоо энэ улаанаар тэмдэглэсэн шинэ замууд төр зам гаргах юм. Энэ одоо үүрчин бол энэ нарны замын хөдөлгөөн бол хаагдахгүй. Энэ бол байнга онгох нээлттэй. Хаарт хэсгүүдийн цэнхэр. Энэ хоолтойсагийн уулзуур бол ингэрээ бол хөдөлгөөн бол жирийг өгчтэн. За энэ нарны замын хөдөлгөөн жирийг өгчтэн. За энэ хоёр хөдөлгөөн хаагдчихсан. Энэ хөдөлгөөнийг хааш нэвтрүүлэх юм гэхээр энэ хууч одоо нөгөө стадион руу явдаг явган юм гарч ирсэн шүү дээ. Яг энэгээр энийг бид нар авцсан болгож өргөтгөөд энэгээр авцсан байна. За мөн одоо энэ чи Баян Монгол ороод тийм Баян Монгол ороод ингэж явж байгаа энэ замыг бид нар бас өргөтгөөд янзлаад одоо энэ хүнээ дээр гаргах гэсэн юм. За мөн энэ дэнгэр нөгөө хүннөө хороолоос очны хорооллын дундуур явж гайдын ундамжийг хавсан энэ замыг бид нар шинээр. За энэ нийс хүрээ өргөн чөлөөгөөс гайдын ундамжийг гарсан. Энэ стадионын хуучин замтай энийг хаацсан байсан. Энийг бид нар газрын лавцаар чөлөөлөх хүрээндээ хийгээд энийг энэ замыг нэмээ. За мөн удирдлага хэмээс нийс хүрээ өргөн чөлөөрөө гарсан энэ замыг бас бид нар ингэж хийж өргөдөхөө. Тэгжиж энэгээр явж исэн энэ цагт 1500-аас 2500 одоо тэрвэр зарчдаг байсан энэ усыг энэ олон одоо замуудаар задлж авахаар ингэж шийдвэрлсэн байна. За нэмж мэдээл хэлэхэд тэрл мэдээлэл эдийн дундаа буруу ойлгож байсан. Нарны зам бол бүрэн хаагдана гэж ойлгоод байгаа. Энэ нарны зам бол огт хаагдахгүй маа. Дээрэс нь Баян зүрх дүүргийн одоо Натар өвгийн уулзуур буюу Натар өвгийн зам бол хөдөлгөөний урсгал хаагдахгүй. Натар өвгийн уулзуураас урагшаага 50-60 м тийм барилгын дүр хашаа хийгдэл хаагдаж байгаа. Тийм учраас нарны замын хөдөлгөөн бол Натар өвгийн замтай уулзуур хөдөлгөөн бол нэвтрээд явж байгаа. Натар бодлогоо тийм. За ингээд үүнтэй холбоотойгоор манай одоо их дарга дугаарын одоо хязгаарлалтуудыг одоо 2 юм санал явж байгаа. За энэ саналыг бол одоо маш богино хугацаанд нийслэлийн иргэдээс маргааш хэсгээс санал асуудал явуулна. Тэгээд одоо иргэдийн дийлэнх олох маань ямар санал гарах нь тэргээр одоо асуудлыг шийднэ. Одоо их дарга. За өнөөдрийн мэндийг хүргэе. Сая баярхуу дарга танилцууллаа. 2018 онд хийгдэх нийслэлийн бүтээн байгуулалт замын болон бусад засваруудтай холбоотойгоор хөдөлгөөний зохион байгуулалт зохицуулалтыг сайлшгүй хийх юм шаардлага тулгарч байгаа. Замын цэдэгийн уулзуур маань цагт 2500-аас 2800 тээврийн хэрэгсэл буюу өдөртөө 20 орчим мянган тээврийн хэрэгсэл орчдөг юм томоохон Улаанбаатар хотын өмнөд хойд хэсгийг холбосон төмөр замтай охилцдог юм томоохон уулзуур байж байгаа. Энэ уулзуураас шинээр бүтээн байгуулалтын холбоотой хаагдаж, босоо чиглэлд хаагдаж байгаа учраас энэ хөдөлгөөний урсгал чиглэлийг бусад одоо Улаанбаатар хотын босоо замууд дээр хэрхэн ачааллыг авч зохицуулалт хийх вэ гэдгийн хүрээнд дугаарыг зохицуулалтыг одоо энэ дээр бид хязгаарлалт гэж олон хоног олон өдөр хаах биш зохицуулалт хийгдэж байгаа гэдэг утгаараас тайлбарлахыг хүсэж байна. Тэгэхээр та бүхэн энэ зураг дээр харж байгаагаар бидний оруулж байгаа санал бол
дугаар хязгаарлалаа одоо нийтдээ 7 хоногт нэг удаа дугаар хязгаарлалт нь ордог байсан бол энэ зуны бүтээн байгуулалт их ажлын үеэр дугаар хязгаарлалтыг одоо 2 өдөр болгож зохион байгуулалт хийгдэж байгаа буюу ажлын 1 дахь 3 дахь өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хөтөлбөр нь хязгаарлагдана. За 2 дахь 4 дахь буюу мягмар пүрэв гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хөтөлбөрөнд оролцоод сондгоо дугаараа төгссөн тээврийн хөтөлбөрөнд хязгаарлагдана. Ингээд 5 дахь хагас бүтэн сайнд буюу баасан нэм гаргуудад хөтөлбөрийн хэвийг үргэлжлэх. За 5 дахь өдрийн ажлын өдрийн ач холбогдолыг бас зохицуулахын тулд амралтын өдрүүдээр болон баасан гарагийг нэмээд завхалдааны төвүүдийг Нарантуул, Барс бөмбөр, хар өрийн худалдааны завхуудыг бас амрах талааны зохицуултыг хийхээр энэ зургийг тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр бүхэлдээ дугаар хязгаарлалтыг 7 хоногор хийх биш. Өмнө 1 өдөр дугаар хязгаарлагддаг байсан бол 2 өдөр зохион байгуулалтанд орсноор бас нийт хотынхоо иргэдийг энэ зуны турш шийдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд бас хамтдаа энэ болгоны даван туулах тал дээр хамтарч ажиллах талаар уриалга гаргаж бас энэ саналыг танилцуулж байгаамаа. Тэгэхээр нийт ердөөсөө бол энэ дугаараа хязгаарлалтыг зохицуулалтыг хийх нөгөө талаар бүсчлийн хувьд одоо энэ 3 сарын 25-наас эхлээд өвлийн зуны бүсчил цагийн хуваар шийддэг бол одоо бид бүхэн энэ зохицуулж байгаа хуваарийн дагуу өвлийн цагийн бүсчлэлээр явах уу, зуны цагийн бүсчлэлээр явах уу гэдгийг бас нэгсэндээ хамаг хүрээг нь том байх уу, жижиг байх уу гэдгийг бас бид иргэдээсээ саналцуулах зарчмаар ингэ шийдвэрлэх юм аа. Нөгөөдхийн тавьда. Энэ бол одооны байрны өвлийн бүсчил байхгүй. Энэ бүсчлэлээр одоо ингээд дугаар хязгаарлалт яг нэг санал. За 2 дахь санал бол бид нар их тойрогоо хүрээд 104-аас 1400 энэ их тойрогоо хүрээд энэ цэнхрээр будснаар дугаарын хязгаарлалтыг 7 хоногт 2 удаа хийя. Бусад хязгаарлалтууд одоо хязгаарлалтгүйгээр чөлөөтэй зочдөг байхаар энэ 2 санал байж байна. Хэрвээ иргэд маань өөрсдөө маргаашаас эхлээд санд асуудал дээр одоо олонхын санд аль нь дэмжих нь бид нар тэр сандаа энэ хязгаарлалтуудыг хийнэ. Яагаад энэ гадна тойрогоо бид нар ингэж онцлоод байна гэхээр энэ 104 замын одоо олон түвшний урлагийн огтлцол гүүрэн гарсан. Замын цагдаагийн урлагийн гүүрэн гарсан ажил хийгдэн. За мөн бид нар энх тайвны гүүрийн баруун талд бас нүхэн гарцыг өгөөмөр захын урд талд бид нар бас 4.5 метрийн өндөртэй том ачааны дааз автобус гарах боломжтой нүхэн гарцуудын ажлууд энэ жил бас эхлэх учраас олон бүтээн байгуулалтын ажлуудын хүрээд энэ дээр бид нар дугаарын хязгаарлалтуудыг одоо хийх нь зайлшгүй болчиход байгаамаа. Тийм болохоор нийслэлийн иргэдээс өчигдөр нийслэлийн засгаар уучлалт хүсээд энэ асуудлуудыг бол иргэдээсээ санд асууж байгаамаа. Энэ яагаад ингэж санд асууж ийм гэхээр одоо та бүхэнд бас нэг танилцуулах өгцөг. Энэ бүх ажлууд бол эдгээр бүх ажлууд бол нийслэлийн авц замын төгжрлийг бууруулахад эхний одоо хийх ёстой ажлуудаа. Бид нар нийт 20 уулзуурыг 2 түвшний огтлцол болгоё гэдэг ийм зорилго дэвшүүлж байгаа. Үүний хүрээнд 104 зам, замын цагдаагийн уулзуур, яарамгийн гүүр гэсэн энэ ажлууд бол эхэлж байгаа. Ирэх жилүүдэд одоо бид нар энэ үлдэж байгаа 18 уулзуурыг одоо янзлж зэгцлээ. Бидний одоо том бодлого бол одоо төгжрлийг бууруулахад энэ 20 уулзуур ямар утгатай зүгээр та бүхэн товчхон бичлэг үзүүлье. Энэ дугаарыг хадгалж юм уу? За үзчих тэгээ дараа нь асуултанд хариулъя нэг мөр. Манай орой гэсэн. За Инкватор яасан бэ? Ийшч яаж нас шилжихгүй. Энэ дугаар хязгаарлалтын өдөр бол бид нар 1, 2, 3, 4 гэж хийж байгаа. Санд нь 5 хагасаа бүтэн сайнд бол дугаарыг хязгаарлалтгүй. 5 дахь өдөр яах гэж байгаа гэхээр бид нар Улаанбаатар хотод ажиллаж байгаа Нарантуул, Бөмбөр, Барс, хар хорин захуудыг амраагаад 2 дахь өдөр амрагдгийг 5 дахь өдөр амраадаг бол ингэж шилжүүлж амраахаа. Тэгээд 5 дахь өдрийн бол бид нар дугаарыг хязгаарлалтгүй, хагас бүтэн сайд дугаарыг хязгаарлалтгүй ийм саналыг оруулж байгаа шүү. Энэ санал дээр одоо бусад хэсэгт зорчихт нь
Өмнөсний дараа Батүлийн гаргасан журам хэрэгжих юм бол хэрвээ их тойргийнхаа хүрээнд хэрвээ хэрэгжихээр болвол өмнөх захирамж хүчингүй болгоно гэсэн. хэр удаанд үргэлжлэх вэ? Тэгэхээр нэг дан байх хугацаанд уу 4 сарын 15-наас 10 сарын 1-ний хооронд л хэрэгжинэ. За энэ бүхэн өргөний уулзал. Ингээ хоёр төвшний. Энэ зарим одоо сошиалаар яваад байгаа гүүрэн гарцгээд байгаа тэр нь явган хүний гарц мэт ойлгоод байгаа учраас энд алт замын хоёр төвшний огтлцол явган хүнийхээ гарц энтерийг цогцоор нь шийдэх юм байна. За энэ гадаад харилцааны яам уулзуур энэ бол бидний одоо эхний концепцуудаа танилцуулж үүнтэй уягдуулаад замын цагдаагийн гүүрэн гарц зүүн дөрвөн замын уулзуур яарамгийн гүүрийн ажлууд бол ингэж хийгдэж байгаа гэсэн. Юун цаашид яг энэ зам баригдсны дараа энэ дугаарыг цаашаа өөрөө өөрчлөх боломжтой боломж авах танах яаж хийж байгаа? Ер нь бол бид нар энэ ажлуудаа хийж амжууд бид нар аль болох дугаарыг хязгаарлалтгүй тийм ээ өдөр болгон одоо Монгол нийслэл гэдэг нь машин оноод явах ийм л одоо байдлын төлөв зорж ажиллаж байна. Паркинг газрын чөлөөлөлт байсан юм байна. Паркинг газрын чөлөөлтийн гэрээнд өөрчлөлт оруулахыг нийслэлийн иргэдийн төлөөсийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар ороод дэмжигдэж зөвшөөрөгдөд гарсан. Өсөв үртэй. 3 өдөр болж байгаа. 3 өдөр худалдааны төвөд ажиллахгүй биш. Нэг л өдөр нөгөө 2 дахь өдөр амардаг байсныг бид нар 2 дахь өдөр ажлын болгоод 5 дахь өдөр амраах ийм л 7 дахь нэг л өдөр амардаг байх. Босод 2 дахь өдөр нөгөө дугаарын зохицуулалт нь үйлчлэх учраас 2 дахь өдөр бол захвал ажиллахгүй байх нь бол бидэнд хэрэгтэй байна. 5 дахь өдөр нөгөө иргэдийнхэн дугаар зөрчилтөнд нөгөө хязгаарлалт тогтоохгүй учраас захыг амраачих юм бол та бүхэн бас ажигладаг шүү дээ. Нарантуул ажиллахгүй байх өдөр хотын төгжил хэр болдог вүлээ. Тэр утгаараа бид нар бас 5 дахь өдрийг амралтын өдөр болгохоор. Өдөрт одоо дугаарыг зарлалт өдөрт жишээ нь 2 төрлийн дугаартай машин явдаг байсан шүү дээ. Одоо бол 4 болж. Нэг л удаа явах. Нэг удаа явах. За одоо манай энэ мэргэжлийн байгууллагуудын оруулж ирж байгаа сандаар хэрвээ бидний одоогийн үйлчилж байгаа хүрээгээрээ олонх иргэд маань дэмжүүл тэгшэр төгссөн гээд 0 2 4 6 8 та машинууд бол даваа 5 гарагт явахгүй. За сондгоор төгссөн бол 1 3 5 7 9-өр төгссөн бол мегмор пүрүү гарагт явахгүй бол бусад одоо өдрүүдэд явна зөрчин гэсэн үг. Жишээ нь 2 дахь өдөр явна 4 5 хагас сайн бүтэн сайндаа явна. За сондгоо нь бол 1 2 3 дахьтаа яваад 5 дахь хагас сайн бүтэн сайндаа явна гэсэн. Энэ дугаарыг Одоо тэр дугаарыг зарлалт өөрчлөлтөө гэж үү. Одоо жишээ нь такси мэдээ дээр үйлчлэхэд явдаг такси тий. Тэгээ нэг юу нэг байна шүү. Одоо хэвлэл мэдээлэл байгуулсан машин байдаг шалтгаан. Эдгээр яа. Эдгээр бол хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтийн тээврийн машинууд бол явна. Явдгаар. Нийтийн тээврийн авто Энэ нь шийдэгдчихсэн асуудал юм уу? Энэгээр санал авдаг domosод зуны бүсчтэй санал авдаг. Энэ тэгэхээр зөвшөөрөх. энэгээр иргэдээсээ санал авчаа. Санал ямар? Бидний санал авах. Зөвшөөрөхгүй байна. Одоо тэгвэл одоо хуучнаараа тэгээд энэ 7 хоногт нэг удаа дугаарыг хязгаарлалтайгаараа тэгээд одоо байгаагаараа явна гэсэн. Одоо байгаараа явахаар энэ замын ажлуудаа хийх боломж байгаа юу? Боломж бол бий. Иргэд маань илүү их төгжрөлтэй болно гэсэн. Тэгэхээр одоо иргэдээс авсан бидний өгсөн маргааш яагаад маргаашаас Маргаашаас эхлээд 4 сарын 15-ыг хүртэл аваад шийдвэр гаргах. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр манай нийслэлийн хэвлэл мэдээллийн алба манай нийслэлийн замын цагдаагийн албаны сайтуудаар зохион байгуулагдаж байна. Одоо энэ замын ажлууд явагдаад 10 сар тэгээд хөгжил ер нь хэдэн хувиар ямар төвлөрсөн байх вэ? За одоо тэр
Энэ том цомоо болдог. Энэ томоо болдог. За ингэж байна. Зүүн зам ихний шүүж байх шүү дээ. Одоо мөрдөж байгаа журмын хүрээнд тээврийн хэсэг 7 хоногт нэг удаа замын хөдөлгөөнд оролцохгүйгээр зохицуулагдсан байна. За хэвлэл мэдээллийн байгууллагууд бол бусад зөвшөөрөгдсөн нийтийн тээврийн хэсэг, такси гэх мэт зөвшөөрөгдсөн тээврийн хэсгүүд хөдөлгөөнд оролцохоор үндсэндээ 100 машин дотмын 32 машин, үндсэндээ 32% нь замын хөдөлгөөнөөс хязгаарлагддаг. Тэгэхээр энэ зохион байгуулалтын хүрээнд бол хэрвээ энэ шийдвэр гараад явбал өмнөх захирал буюу зөвхөн 7 өдөр нь энэ одоо гаргасан бүсчлийн хүрээнд энэ журмаа зохицуулагдж явна. Зүүн дөрвөн замын ажил, замын цагдаагийн уулзуур, за бусад энэ дулааны шугам солихтой холбоотой бичлийн арын зам, 1-р оролын арын зам гэдэг бас томоохон зам уулзууруудад бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх учраас бид бас нийслэлийн аюултай зохицуулах зөвлөөр саацснаас бас ажлын өдрийг хязгаарлаж хөдөлгөөний зохион байгуулалтыг хийе гэсэн ийм саналыг төвчрлийн хурлах ажлын хэсгээр хэлсэн байнамаа. Тэгэхээр өмнөх журмын хүрээнд зохицуулагдж байсан нийтийн тээврийн хэсэл, такси, бусад одоо зөвшөөрөгдсөн тээврийн хэсэл бол дугаарыг хязгаарлалт нь орохгүйгээр хөдөлгөөнд оролцоод явна. За энэ тооцоолоор бол үндсэндээ 32% буюу өмнө бид нэр 2 машины дугаарыг хязгаарладаг байх үед нэг 30-40%-аар хөдөлгөөн хязгаарлагддаг байсан бол тэгсэн дугаар хувааснаар бид бас энэ замынхаа ачааллыг аваад явах боломжтой гэж тооцсон байгаа. За 5 дахь өдөр буюу баасан гарагт бүхэл тээврийн хэсэг хөдөлгөөнд оролцсон. Гэхдээ энэ үед томоохон зах худалдааны дуугуудын амрах өдрийг шилжүүлж зохицуулснаар бас хөдөлгөөнийг гэрлэн тохиолон цагдаагийн бие зохицуулаад явах боломжтой байна гэж үзсэн. Асуулт нийтийн тээврийн бүлцээг яаж зохицуулах вэ? Одоо машинууд явах тээврийг биш тээврээр зөвшөөрөх биш үү? Тэгэхээр багтаан даасны яг өглөө өрөөндөө машин хөлтэй байдаг шүү дээ. За энэ хүрээнд нийтийн тээврийн 13 чиглэл тодорхой автобусуудыг нэмж гаргах одоо судалгааны ажлууд нь хийж байна. Автобус нэмж гаргахад холбогдох хэд орчим төгрөгийн зардал ах мөнгөийг бас манай нийтийн тээврийн газраас судалж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг нийтсэн бүртгэл хийж байгаа. Нэг бүрийн юм ажиллагаа нэг дэвчмээ Одоо энэ гүүрэн замын хөө эсвэл манай нийтсний Улаанбаатар хотын нийт одоо бүтээн байгуулалт. Энэ гүүрэн замуудын одоо түнэлийн систем рүү энэ хоёр түвшний хөлтсөл рүү шилжүүлэхэд одоо бид нар эхний одоо концепцуудаа ингээд гаргаад 20 уулзуур гэдгийн эхлэлийнх нь одоо энэ зүүн дөрвөн зам манай энэ замын цагдаагийн уулзуур за Яарамгийн гүүр байгаа. Ингээд цаана ш 17 дээр одоо бид нар энэ жил зургийг нь бол одоо хийгдэж байгаа. Зураг хийгдээд эхлэхээр нэгдсэн төсөв бол гарна. Тэгэхээр ямар ч байсан зардал бол тодорхой хэмжээнд гарах нь ойлгомжтой. Гэхдээ учиргүй яг гүүр барих хэмжээний дайны зардлууд бол гарахгүй. Энд бол хаана гүүр байх уу, хаана одоо түнэл байх уу гэдэг бол ерөнхий төлөвлөгөө нийслэлийн авто замын мастер төлөвлөгөөрөө хийгдээд тодорхойлогддог асуудал байна. бас баруун зүүн тийшээ гарах гарцуудыг нэмэх тухай яригдж байгаа юм. Тийм боломж байгаа юм. Тийм бас нөхцөл хатаас зүүн баруун тийшээ гарах гарц шүү дээ. Энэ гарцыг нэмэгдүүлэх боломж байгаа юу? Зэрэг гаргаас хөгжүүлэх санаа. Энэ жил манай Баянзүрхээс Налаар Чойрын уулзуур 20.9 км замын 4 игнэ замын ажил эхэлнэ. Энэ бас замын ажил маань өөрөө бас ийм хоёр төвшний огтлцолтой, дөрвөн огтлцолтойгоор зураг нь одоо ингэж явж байгаа. Цаашдаа бол бид нар энэ замын энэ дөрвөн замын уулзуурыг бол аль бол хоёр төвшний байлгахаар уулзууруудыг дандаа огтлцуудыг дандаа зөрүүлэх байдлаар явуулж байгаа. Зургийн даатгуурдаас тэр аливаа одоо хүлээж авч байгаа бүх ажлууд юм. Зам барьдаг компаниуд дээр одоо хариуцлага процесстэй байна. Зам барьдаг компаниуд нэмэгдсэн үү? Тэгээд яаж нэг шалгаж зам барьдаг компаниг одоо
эрхийн одоодаг байгууллага зам тээврийн яам. Тийм учраас нэмэгдсэн үү хасагдсан уу гэдгийг бид бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ худалдаа авах ажиллагааныхаа журмаар тендер зарладаг, тендерд оролцож байгаа компаниудыг үнэлгээний хорон шалгаруулдаг. Энэ л зарчмаар явж байна. Батуу турандаа мэдэх үү? За та бүгд ямар гэрээ? За Улаанбаатар хотын гүрэн байгууламжийн ажил, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дугаараа хязгаарлалтыг саналыг танилцуулж байна. За энэ үйл ажиллагаатай холбоотойгоор мөн замын цагдаагийн албанаас ачааны автомашинуудын хөдөлгөөний бас хязгаарлах чиглэлийн тодорхой ажлуудыг хийхээр саналаа өргүүлсэн байгаа. За ер нь бол тухайн чиглэлийн замууд одоо нарны зам, энэ Гандийн гудамж, их Монголын гудамж гэх мэт энэ газруудад их ачааны автомашин хөдөлгөөн хэр явдаг учраас энэ байгууламжуудыг барих үйл ажиллагааны хүрээнд бид ачааны автомашины хөдөлгөөнийг өөрчлөлтөөр төлөвлөж байгаа. Ялангуяа энэ наран тул чиглэсэн ачааны автомашин, Гандийн гудамжаар зөрчил ачааны автомашины хөдөлгөөнийг мөн энэ яг энэ бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор тодорхой хугацаанд маршрут чиглэлийг өөрчилж явах төлөвлөлтүүдийн саналуудыг хүргэсэн энэ ажлуудыг хийгдэнэ. За ер нь дугаарыг хязгаарлалт өнөөдрийн байдлаар хийж байгаатай холбоотойгоор иргэдээс их санал хүсэлт ирдэг. Ялангуяа энэ дугаарыг хязгаарлалт үйлчилж байгаа юм уу, үйлчлэхгүй байгаа юм уу? Энэ бол иргэдийн хурлын тогтоолоор тогтоосон бүрсгэлтэй. Иргэдийн хурлын тогтоолоор тогтоосон хязгаарлалтын журамтай ийм үйл ажиллагаа. За энийг хэрэгжүүлэхийн тулд замын цагдаагийн албанаас хяналт тавьж ажиллаж байгаа. За энэ чиглэлээр таван шийдэхгүй байгаа гэсэн мэдээлэл бол ташаа мэдээлэл болохыг та бүхэнд өөрөөр мэдгэгчээ. За хязгаарлалтын бүрсгэлд орох хэсгүүд дээр бид тэмдгийн заалт баярлуулж энэ тэмдгийн заалт зөрчснөөр бид тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа гэдгийг аль биесээр хэлмээр байна. За иргэдээс мэдээж энэ санал асуулга явагдаад хязгаарлалтын бүрсгэлд өөрчлөлт орох юм бол бид энэ чиглэл дээр бас хяналт тавьж ажиллана. За иргэдээс одоо энэ заавал одоо автомашинтайгаар зорчих нь боломжийг нээж өгөөч гэдэг юм шаардлагуудыг зүй ёсоор тавьдаг. За өвлийн өдрөд бол энийг бас хэрэгжүүлэх нэлээд хэцүү байдаг. За дулааны өдрөд бол мэдээж иргэд дуугаа зорчих, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, за явгана хөдөлгөөнд оролцох гэх мэт ийм боломж сонголтууд байдаг учраас бид дугаараа хязгаарлалтыг автомашиныг 2 өдөр явуулахын хязгаарлалтыг бол тодорхой хэмжээнд хийх нь зүйтэй юм а гэж үзэж байгаа. За цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрм зөрчил, зам тээврийн орц хэрэг гарах байдал дээр өөрчлөлт бас өрцөн сэргийлэх чиглэлээр нэлээд анхаарч байгаа. Ялангуяа хязгаарлалтын бүрсгэлтээр явган зорчигчнууд зорчход одоо хангалттай явган гарц зам байна уу? Тэрийг бүтээн байгуулах талаар бас холбогдох улсуудад санал тавьж сандаа хүргүүлсэн байгаа. Тэгэхээр бас хөдөлгөөнд одоо хэрвээ энэ дугаарын хязгаарлалтын бүрсгэл эхлэх юм бол дээрэс нь засварын ажил эхлэх зам хаагдсан үед бол иргэд маань замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй. За явган зөрчнөр бас замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох талаар анхаараасай гэж бас хүсэж байна. За баярлалаа.